Энэ улсын их хурлын гишүүн цэц санддаг асуудал маш чухал асуудал байхгүй юу? Тэгвэл энэ дээр нэг юм буруу юм яваад идэв. Энд чи анх удаага биш. 22 онд би хандсан. Тэгэхээр энэ дээр нэг дэгдэр нэг юм байд. Энийг л анхаарч гэж би хэлэх гээд байна. Хууль зүйн байнгаар оруулж хэлцдэг байхгүй юу? Тэгээ гишүүн хүн гомдол гаргаад өгж явахад хууль зүйн байнгын ороогоор хэлчихгүй байсаар гад тэгээ дараад өнгөрцөн байхгүй юу? Тэгэхээр цаашдаа тэгмээрг байгаа юм. Ийм хуулийн зөрчилтэй асуудалд гараад ирвэл их хурлын гишүүн шууд иргэний хувьд хандахгүйгээр шууд ингээ хандаад явчих энийг сайн нээлттэй чөлөөтэй болгох хэрэгтэй. Тэгэхгүй хууль зүйн байнгын ороор нь хэлж өгөхгүй байсаар байгаа тэгэл нэг бүтэн чуулганы хугацаа өнгөрөөцсөн байхгүй юу? Тэр нь бол нөгөө үндсэн хуультай холбогдлолтой маргааны үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдлолтой маргааны асуудал хүндсэн. Тэгэхээр хэлцэж өгөөгүй. Тэгээ уг нь энийг нэг тэгэхгүй одоо хүн суртал гаргахгүйгээр улсын их хурлын гишүүд өөрсдөө бас одоо яаралтай энэ хуулийн зөрчилтэй асуудлыг шийдээд явцдаг байх юм бол энэ их чухал. Тийм учраас цаашдаа ялангуяа энэ гишүүд ингэж хандах юм бол тэр хууль зүйн байнгын хорон дээр хилцдэг асуудлыг аль болох ямар нэг хүн сурталгүйгээр зайлшгүй хилцдэг байхаар зохицуулж өгөхгүй болохгүй.